Хай, өнөөдөр гурван ажил аваад манай хамаатнууд ирсэн байгаа болохоор хамтдаа Тэ амны талбай дээр байрлах хааны ордон буюу хориотой хот руу очиж үзцгээе. Эдгээр өдрүүдэд Хятад болон Африкийн харилцааны форум болж байгаа байхгүй юу? Тэгээд Африкийн 5 орн болов за хэдэн орныг мартцсан. Хэдэн орны ерөнхийлөгч нар ирж байгаа. Тийм болохоор ер нь энэ засгийн газрын ордын төв талбай гэхээсээ гадна ер нь Бээжин тэр аяараа л хяналт шалгалтай аягүй ихтэй байгаа. Тэгэд хяналт ихтэй байна гэдэг нь юу зүг вэ гэхээр ер нь гудамжинд аягүй их цагдаа харуулууд гараад ирчтэй. Ер нь байрны болон тохой үүр гудам хаасаагүй. Тэгэд метронд бас аягүй их иргэний үнэмлэх шалгалтын тэгэд гадаад хүмүүсийг болохоор паспортын шалгалтын. Ер нь Бээжин хот бол яг Хятадынхаа засаг захиргааны төв гэж явдаг, түүх соёлын төв гэж явдаг. Тийм болохоор аюулгүй байдгийг маш сайн хангахын тулд хяналт шалгалт бол маш их байдаг. За энэ Тэ амны талбайн нэг талдаа засгийн газрын ордон байрладаг бол за минь нөгөө талдаа болохоор энэ хориотой хот буюу одоо хааны ордон байдیں۔ Хааны ордны төв халган дээр Мао Цзэдуны хөрөг үдийн Мао Цзэдун гэдэг нь 1949 онд бүгд найрамдах Хятад ард улсыг байгуулсан хүн бөгөөд харин хөрөгний баруун талд нь болохоор бүгд найрамдах Хятад ард улс үн мөнх оршиг гэд бичсэн ханзаар. Харин нөгөө талд нь болохоор дэлхийн ард түмний ив нэгдэл үрд үн мөнх оршиг гэдэг ийм хоёр үгийн ханзаар бичсэн байна. Энэ хааны ордон анх 1400-аад оны үед Хятадын Мин гүрний үед анх баригдсан байна. Тэгээд үе үеийн хаад ноёд энд одоо засгийн үйл хэрэг эрхэлж амьдарч байгаад тэгээд Чин гүрний одоо мөхөх хүртэл хааны ордон байж байгаад тэгэд 1920-ад онд энэ ордон нь музей хэлбэрээр ингэж олон нийтэд үзүүлдэг болж эхэлсэн байна. Тэгэд энэ хааны ордон нь одоогоор дэлхийн хамгийн том одоо эртний модон барилга гэж явагддаг тийм ээ. Бас ЮНЕСКОгийн өвийн санд бүртгэгдсэн. Тэгээд дотроо ийм 70 гаруй ордон 10,000 гаруй өрөө тасалгаа байдаг гэсэн. Тэгэхээр амар том бааз. Энэ хааны ордныг мөн хориотой хот гэж нэрлэдэг гэсэн учраас дээр үед энд одоо хааданд байх үедээ хорио зэр маш ихтэй, дэглэм хяналт өндөртэй. Тэгээд хааны зөвшөөрлөггүйгээр ордон руу орж гарахыг хориглодог байсан гэх шалтгаануудаар хориотой хот гэж нэрлэсэн байна. 9 сар гарснаас хойш гадаадных гоё болсон шүү дээ. Гадаад температур ер нь 30 градус давхай бэлдсэн. За 30 градусаас доош нэг 27-8, 29 орчим. Тэгэхээр ч бүр өмнөх ингээл бүр зуны амар бүжим халуун байхгүй болсон. Ер нь одоо бол цаг агаар айгуу дэжгүй гоё болж байгаа. Хамаатнууд маань яг 7 хоног ингээд аялахаар ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр яг үзүүлсэн үтсийн юмнууд нь болохоор зэрлэг амтны хүрээлэн, цагаан хэрэм. Тэгээ цагаан хэрмийн оройн нь болохоор Чэмэн буюу Хятадын урд хаалга гэдэг юм эртний гудам байдیں۔ Тэгээ тийш очсон. Тэгээд Universal Park, Усан парк, хааны ордон, тэгээ Хуанлагу буюу хүүхдийн нөгөө Happy Valley гэдэг парк. Тэгээд мөн нэг өдөр нь болохоор дэлгүүр хэсэд. Тэгээд ер нь яг ийм маршрутаар аялсан. Тэгэхээр ерөнхийдөө яг Бээжингийн үзэх ёстой гол юмнууд, тоглох ёстой гол тоглоомнууд бол яг ингээд багтаагаад хамжиж үзэж чадж байгаа гэсэн үг. Тэгээд нөхөр бит хоёр ээлжлээд завтай уул авч яваад завгүй өөрсдийн таксийн цулгаа явуулчихдیں۔ Энэ буфет хоолны газар би хамгийн анх нөгөө Бээжинд ирчээд найзуудтайгаа айгүй их орж ирж идэх дуртай. За одоо баг 15 жилийн өмнө шүү дээ. Тэгээд тэр үед болохоор хүний 50 юан 25,000 төгрөг гэсэн. Одоо болохоор хүний 80 юан 40,000 төгрөг болсон. Гэтэ хамт чанар бүх юм нь яг хэвээрээ заа ямар нийт тийм. Үнэн нь бол тэгэл мэдээж 15 жил болсон юм чинь тэгэл өсөх нь аргагүй. Гэхдээ ер нь Хятадд тэр даяараа л юмны үнэсэл ер нь ажилчдын цалин хүртэл аюулгүй сайн өссөн шүү дээ. Тийм ч аргагүй. Шинээр төгсөгчдийн цалин бол их хвчлэн мэрэгчлээс хамаарат ах шиг үгүй. Одоо жишээ нь нөхөр төр хоёлаа топ сургуульд ингээд магистраа хамгаалаад тэгээд ажлынхаа анхны оффроудыг авахд нөхрийн цалин минийхээс 2 дахин өндөр байсан шүү дээ. Тэгэхээр яг мэрэгчлээс нэлээд хамаарч байгаа. За бай.